Альтен тэрхүүний ажитан амбалтын эрдэнэ бидэг. Аргонч. Оосан. Сайн байна. Сайн байна. Би одоо нэг асуудалтай л яваад байна л да. Тэнд нэг юу үзүүлэх гэсэн. Дотор нь Мароо ярин яг надад бэлхүүснээс гарч иж өгдөө. Тэгснээ доошоо нөгөө юу гэдээ дагаж. Өгзөг гойроо дагаж батараад. Тэрээс зүгэрлэхгүй. Одоо нэг 20 тоног л. Тэгээс зөөрөлж гэнэ үү те? Сая бас баахан кино мэнэ зураг авалттай гэж жоохон гамалтцаа. Хүүхдээ усан дотор зогссон. Машин шавар цуугаад төрсөн ч гинөө. Зөндөө заваарсан юм байна. Тэр 3 сар гаруй зогсоогоор ажилласан. Юу гэхэлэр булчингийн зангирлууд бол ер нь гайгүй. Яг нэг бүр нэг амар ингээд чивчрээ чангараад айхтар болчихсон юм бол гайгүй байгаа. Одоо яваад. Тэгээд юу гэхэлэр штэ би яг танд зөвлөхөд ер нь ямраа зураг авахсан дээр бах гэж бодож байна. Яагаад вэ гэхэлэр таны одоо энэ уйнууд маш их өөрчлөлттэй. Тэгээд дээрэс нь L 4 5 уйны дунд энэ уй их эвгүй байгаа. Энэ яг юу гэдгийг бол би бол мэдэхгүй. Яагаад гэхээр энэ ямраа зургаар л харагдаж мэдэгдэн. Уйнд асуудалгүй. Бариулж олно гэсэн эмч тэрх юм бол харин та эргээд над дээр хүрээд ирвэл би харин болж байна. Надаас та маш том буян болсон шүү. Гамаа сайн байна. Би чи тоохгүй тэгээд явчихсан. За маш их баярлалаа. Эргээд цаг албагна. За. За зөвхөн нөхөртэй байгаа. Нурууны зураг авахуулаад. Нуруу өвдөд ерөөсө болдгоо. Наа ч юм бол хэцснээр бол яг нурууны нөгөө L4 L5 эсвэл хамгийн доотлын өрнүүд нь хойшоогоо бүлтрээд ус мэдрэлээд арцсан байна. Тэгээд ерөөсөө баруун үл ерөөсөө жоохон бадаарч өгдөө артлаараа удаарч. Ерхий уруу муруу одоо ингээд хөдөлгөө болж эхлэв. Тэгээ сандраад зураг авахуулаад. Энэ хизэнээс эхэлсэн мөлий. Энэ нуруу өвддөг нь бол нэлээд дээрээс бараг бодлчонд бол 10 хэдэн жилийн өмнөөс л. Тэгээд ингэж ерөөхдөө жоохон ганц 2 өвддөг л байсан. Гэтэ энэ шиг ингэж 20 гаруй 20-од л хэмжээнд да. 20 гаруй 20 Им тарай хэрэглэхээр өвдөлт нь намдах уу? Им тарай хэрэглээг байгаа. Хэрэглээг байгаа. Тэгээд сүүлдээ бүр ингээ ерхөө уруу жоохон мэдээ ингээ багаалтаад явхаар ингээд хөлн чирэгдээд гоцроод ингээд байгаа юм байна. Тэр нь одоохор гайгүй. Гайгүй. Ерөнхийдөө нэг юм жоохон солидоо. Сотом шиг. Яал цогтом явж байгаа юм шиг жоохон энэ жоохон сул багаас сулраад байгаа юм шиг санагдаад. За та гутлаа тайлаад хувцас тайлаад дээш хараад хэвтэх юм байна. Энэ дээрээ тий. Үйлчлүүлэгч эрдэнүүлэг. За тэгээ нэг 60 настай бас нэг ах байгаа. Хоёулаа дурангийн хагалгаа. Үйлчлүүлэгч эрдэнүүлэг мэдрэлийн сууган нарийсан. Диск ивэрсэн ийм онцтой байгаа. Дурангийн аргаар суугийн чөлөөлөд дискийг авнаа. За би суллаараа. За тавхаага ээтилгээд энийгээ дээшээ ээтилгээд татах юм байна. Зүүнээс нь эхлээд. За ингээд татчихаарай. Энийг татах юм байна. Анаачаар Ингээд суларчиж. Эрхий ургаа татаарай. Эрхий ургаа татаарай. Ингээд энийг татар. Энэ ингэ байхгүй. Энэ бол Ингээд татаад идэг. ингээд өдөө хүч хөргөж татаад байгаа байхгүй. Харин тийм байна. Ингээд татгаар сэлбэний урд хэсэг рүү жоохон чилээд болчихсон цустай. Ингээд Энийг татах гэж ихээр. Татаад. за би суллаарай.
Ингээд өрөөний артлаа бадарч ирсэн чи бадаралт нь юм багсаад хай. Тэрсэж. За доош. Доошоо. Тий. За. Энд энэ тэр үнцэг тий. Уусаа наач хэмжүүлт. Наач гайг байх юм. Энэ тал нь. Наач илүү мэдэрч байна. За яг. Одоо яг эхэндээ нурууны яг тэр дундлаар өвчсөн чинь өвчин гайг болоод. Тэгээ нэг 2-3 хоногийн өмнө амар өвчсөн. За суугаар. Яг нөгөө мэдрэл маань яг гимтэх гээд ирэхээр яг ингэдэг байхгүй. Эхлээд хүчтэй өвдөж байгаа дараа нь бадараад тэгжсэн аа. Ой стop. Ой. Үний юм бэ. Наач нь доош ингэж юм те. Тий. Ингээд. За дахиад эрхийг ургаад дээшээд. Тийш юу? Тий зүүн тал. Ургаж байгаараа. Ингээд. Ингээ байхгүй. Энэ болохоор ингээ байна. Энэ ингээ байхгүй. За тэгэхээр чи байж болох. Энэ гэхдээ одоо болохгүй шүү. Энэ чигээрээ одоо үлэг шүү. Тэндээ алдагднаас үг. Пут дроп болох. Тавхай нэмж байгаа. Тавхай уннаа. Тий. Одоо ингээ шуулаад юм болчих юм уу те? Бүр ингээд тавхай нэг пут дроп гэдээ ярддаг ингээд тавхай унчиж байна. Тэгээд дээш татагдахгүй юу? Татагдахгүй. За одоо энийг яах вэ? Ийм л болчиход байна гэж байна одоо. За яаж? Тэр артлын тэр нуруу дарагдсанаас болоод байна уу те? тийм яг тэр 5 дугаар мэдрэл дарагдаад альва хүн ажиллаа хийж байхдаа бас нэг анхаарах зүйл бол миний бодлоор эрүүл мэндэ их анхаарч явах хэрэгтэй болов уу гэж бодсон. Жүжигчний ажиллаж явах хугацаанд бол олон бэрхшээлүүд гарч ирнэ л дээ. Өвөл мөстэй усанд орох, зуны их халуунд одоо галтаа ажиллах. За тэгээд морим олноос унах. Тэгэл одоо юу эс байх вэ? Төрөл бүрийн бэрхшээлүүд их байдаг. Амар ирсэн зүйл айгүй ойрхон өнгөрч идэг бид нартай. Зарим үед каскадёр аван, зарим үед каскадёр авахгүй өөрсдөө үсэр чарайх орлох юмнуудаа хийн тэ. Тэгэл зөндөө юмнууд байдаг. Миний үсэр чараас зөндөл кино шинүүд одоо өцгч надаар л дүнж байгаа тэ. Эргүүг авар дээр үсрээл, би чамд хайртай хоёр дээр үсрээл ингээл. Тэгэл ингээл үсэрж байгаа, машин мөргүүлж байгаа гэдэг ч юм уу. Тулаан трүкүүд хийж байгаа гэдэг ч юм. Нуруугаа нэг мотор ингээл цохиулдаг. Тэр чинь бид нараас цохиулахдаа шууд бүдүүн мотор цохиулахгүй шин. Хөрөөдөө жоохон ингээд хугарахад бэлдэж байгаа. Зарим тэр нь гүйхэн, зарим тэр нь бүр ингээд дутуу хөрөөцсөн мотор цохиулна ч гэдэг юм уу. Трүк хийж байгаа заримдаа чихнээсээ бие нэгэ сандгүй цохинж гэдэг юм ингээд. Ерөөдөө бол амь настай ойрхон юмнууд маш их ойрхон өнгөрч идэг. Жишээ хэмэр дээр гэлдэг чинь нөгөө манай нөгөө нэг 3 шилийн 3 багийн адуу туужуудаг 3 багийг гардаг шүү дээ. Тэрний яг тэр хүүбаа гэдэг нөгөө Оросд буудуулж ундаг. Тэр залуу чи яг морьтой ингээд авчиж байгаад яг бит хоёр давхиал эргээ харч байхгүй. Морин зөкссөн газар унтсан байсан юм. Йоо хүмүүс бүгд шаардсан. Амьсгаа авчдаг. Тэг юм уу хагалгаанаас илүү амар амжтанд ёо шүү дээ. Татар ажиллагаа байна. Татар ажиллагаа кинон дэр памбаг гэдэг найзгаа машинтай давхиулаад олуулсан хэмжээний мастер ч бас машинс ундаг, уралддаг мэрэгжлийн. Тэгээд доор нь юм нэг трампсж байгаа тэнд өөр баг гэл нэсгсэн чинь доошо буухтаа. Тэгэл нуруугаа авах. Нуруу нөх газар дээр уурчсэн шүү дээ. Тэгэл энэ мэтлэн кино чи ерөөсөө л тэр чигээр амар риск шууд хүний амьнастай холбоотой. 6 ширхэг мэдрэл байгаа даа хөл рүүгээ явж байгаа. Тэрний 5 дугаар мэдрэл нь яг энэ эрхийг хурууны үзүүр хүртэл явдаг байна шүү дээ. Яг тийм биш. Наа чи яг энэ чинээс ингэж өвдөд байгаа байхгүй. Яг ингэж. Хажуутаар ингэж хэлсэн юм шиг. Тэгэхээр энэ мэдээ алдаад эхлэхээр яадаг вэ гэхээр эрхийн хурууны үзүүрээс эхлээд мэдээ алддаг. Эрхийн хуруугаа татчихдаг болоод эхэлдэг байна шүү дээ. Сүүлдээ ингээд тавхай нунжаад тавхай нь ингэж татах болчихдог. Тэгэхээр таны хувьд бол тавхай татах нь бас хүчин сул байна. Эрхийн хуруу ингээд. Энэ диск болохоор ийм цагаан өнгөтэй байвал хэвийн байх юм байна. Ингээд. Гэтэл энэ диск маань ингээд харалцсан аргашаага ингээд сүлхийдсэн. Энэ диск маань харалцсан аргашаага сүлхийдсэн байна. Гэтэ 5 дугаар мэдрэл хаана байд юм бэ гэхээр L4-5-ын эндээ байд юм. 5 дугаар мэдрэл эндээс доош явдаг. Энэ нь болохоор 6 дугаар мэдрэл байдаг байна шүү дээ.
Тэгэхээр гол асуудал маань энэ L4-5-аас гарч байгаа гэдэг нь шинж тэмдгээр тодорхой байна. За. Тэгээ энийг ингээд харахаар ганцхан дискний сүлхийлт байгаад байгаа юм бол биш вэ? Энэ дээр нэг асуудал болохоор яах вэ гэхээр энэ мэдрэлийн сууг гэж ярьдаг энэ мэдрэлийн сууг байгаа. Тэгээ хэвийнүүд яаж харагддаг вэ гэхээр ийм том багстай юм байгаа. Ингээд том багстай. Гэтэл L4-5 тэр сууг маань давхар жижигэрсэн. Цаах болсон тий. Жижигэрсэн. Дээрээс нь энэ диск маань ингээд сүлхийгээд гараад ирсэн. Хоёр юм хавцарсан байх нь шүү. Тэгэхээр энэ тохиолдолд бол ерөнхийдөө хөлн суларч байгаа. Тэгээ мэдрэлийн сууг нь нарийсцсан. Энэ диск нь ингээд сүлхийдсэн энэ тохиолдолд бол хагалгааны заалт гэж үздэг байхгүй. Дан ганц өвдөлт байвал тэр хагалгаа хийхгүй гэж болно. Гэтэл хөл сулраад байгаа, давхай нь унжаад байгаа, эрхээ ураг татахгүй байгаа тохиолдолд хагалгааны юу гэж үздэг юм л да. Хагалгааны заалт гэж үздэг. Ирж тишэл яриа штэ. Хагалга заалт гэхэр чинь л одоо шоконд орно үстэй. Юу хагалгаа вэ тийм үстэй. Зүгээр ажиллая гээл явж исэн хүн зүгээр нуруу нэг жоохон чийснээ тал хагалгаа болчдөг гэж үү юу гэсэн юм бэ? Итгэхгүй юм чи. Тэгээд яг ганц хоёр хүмүүстэй зүйлдээд ярилцаж ирсэн. Манай нэг фитнесийн жамц гэдэг хамт найзууд л да. Бас бэлтгэл цуг хийдэг манай багш гэж хэлж болно. Нурууны юм асуудал гарчлаа. Найз нь одоо ингэчлээ гэд. Тэгээд энэ яах вэ их үү одоо гадагшаа явах уу эсвэл энэ дээр н чамд юм туршлага янз бүрийн мэддэг өрдөг хүн байна уу, сонсч ирсэн юм байна уу, тамирчин хүний тухай тэгээд. Тэгээ би ингээд судалсан. Манай нэг тамирчин Кэрдэнгээ залуу бас энэ гранд медаль тагалгаанд орж ирсэн. Тэгээд нуруу нь бол айгүй сайн. Одоо ингээд айгүй их амжилт гаргаад явж байгаа. Нуруун дээр одоо бид нар шиг зүгээр энгийн хүмүүс шиг ачаал авдаг болсон байсан. Тэгээд манай нэг ийм тамирчин одоо ингээд бас хагалгаанд орж ирсэн. Чи ингээд сайн асууд сураад ингээд судалгаа хийгээтгэе гэсэн манай хүн яриад. Тэгээ холбогдоод асуусан чи яг битэрий он шийдлэх юм биш таарсан. Хойшоо дарцсан хөлний эрхөө уруу минийх бадараад мэдээ алдаад эхэлсэн. Бүгдийг асуусан чи яг миний зүүн хөл тэгжсэн гэж байгаа байхгүй. Одоо минийх болохоор баруул байхгүй. Тэгэхээр энийг хагалгааны заалтыг одоо нээлттэй аргаар хийдэг нэг арга байгаа, дурангаар хийдэг нэг арга байна шүү. Тэгэхээр бид нар бол яг манайд бол яа тийм гэхээр голцоо дурангаар хийдэг. Дурангаар хийхдээ энэ жижигхэн дуран оруулж агаад энэ суугийг ч том болгоно, энэ ивэрсэн дискийг нь авч хоёулангийн зэрэг хийчих гэсэн. Тэгээд тодорхой хугацааны дараа тэр хөлний нөгөө мэдрэлүүдийг одоо сэрэх процесс явагддаг гэсэн. Дарагдaltaй үед бол энэ бол сэрэхгүй. Улам л цаашаа. Тэгэхээр яг энэ тохиолдолд бол энэ дэлхийд даяараа тэр хагалгаанд орохыг зөвлөлт юм л да. Тэгэхээр одоо дурангийн хагалгаа, нээлттэй хагалгаа хоёр янз юм. Нээлттэй гэдэг нь юм ярьсан зүйл цагаан онгойлгож байгаа л ингээл ажиллабараа хийх нь л дээ. Дурангийн хагалгаа хийж одоо жоохон төвхтэй биш үү? Аль нь сайн юм бэ? Аль нь сайн. Энэ ийм байгаа. Дуран болохоор яг нь жижигхэн 7 мм-ийн диаметртэй юм, жижигхэн диаметртэй. 7. Тэгээ энэ дискийнхаа завсраар нь ороод нөгөө нугасны сааталт байгаа тэр гараад ирсэн дискийг бүгдийг ингээ авчдаг байна. Нугасны цаана. Тэгээ энэ нугасны цаана байгаа зүйлийг нээлт даргаар хийхдээ артлын ясыг нь авч агаад тэр нугасыг ингээд хажууд ишээ татчаад доороос нь авдаг байна. Гэтэл дуран болохоор завсраар нь орчдөг. Тийм ээ. Нэгдүгээр тэр нөгөө дискийг авчиж байгаа аюулгүй байдлаар. Хоёрдугаар энэ дуранг оруулж агаад энэ талын чөлөөлөд нөгөө талын чөлөөлөд суугаач том болгочихж байгаа. Ийм юм. Тэгэхээр ерөнхийдөө энэ дурангийн хаалгаа бол ер нь үр дүнтэй гэдэг нь дэлхийд даяараа батлагдсан зүйл байгаа юм л та. Одоо чинь би нэг юмнаас хайгаад байгаа. Миний одоо энэ нугас одоо мэдрэлийг дарсан ба шүү дээ. Энэ мэдрэл чи одоо өөрөө месаслын үед гимтээчүүл бүр тэрнээсээ исэн болж байгаа гэдэг. Болгоомж та тэгээд дурангийн хагалгаа чи ингээд тэр ясан масны цаанаагаа юм гэж ухаж авах гэхээр жоохон юм баригдсан бол те жижигхэн нөхөр хийж байгаа болохоор нээлттэй нарай зүг багтаа нээлттэй нь бол ясал явт юм байл та те ясыг өөрөө өрөмжлөж эндээс нэг юм айхгүй гэж болох нэг зүйл байгаа. Энэ яадаг вөхөр нугас дээрээсээ явсаар байгаад энэ дээрээ дуусчихж байгаа юм л та. Доошоо болохоор нугас байхгүй зөвхөн мэдрэлийн ширхэг л байна. Нэгс нугас чинь дундуур дуусчт юм уу? Тийм энэ одоо энэ хэсэг цавраа дуусчих усны дээгүүр юм те. Дээгүүр яг нүүн хавирганы 12 дугаар хавирганы
сүүл хэсгээс нь эхлээд ингээд орчихно. Тэгэхээр энэ дээр бол нөгөө нугас байхгүй учраас нугас маань гэмтэх болоо ингэх болоо тэгэх болоо дайх юм бол байхгүй. Тийм би 12 онд энэ хагалгаанд орж исэн. Ах 2 онш яг адилхан болцсон л доо. Тэгээ хоёр үе гэсэн яг бүр адилхан. Би өөрөө 12 онд орж исэн. Тэгээд өнгөрсөн 7 хоногт л ах надаа хэлээд ингэсэн байна. Одоо яах вэ? Тэгээ би ч нэг өөрийнхөө орж иснээр тухайн үед миний мэдхийн Монгол талаар дурангийн хагалгаа гэж дүнгиж дэлгэрэх гэж л байсан. Тэгээ би баг орвол хамгийн анхны хагалгаа чи болохоор байна гэх. Тэгээ би туршилтанд орохыг хүсээгүй учраас Солонгос явж исэн. Тэгээд одоо хэр болсон юм бол да би бол шууд Солонгос руу яваа ямар нэгэн байдлаар миний орсон имлэг байгаа би холбоод өгье гэд шууд хэлээд тэгсэн. Тэгээд тэр Солонгос имлэг рүүгээ би холбогдоход надад Монголд байгаа нь Grand Med гэд тэгж бас хэлсэн. Тэр эмч маань өөрөө тэгээ би за ах ингэж ийн гэ бит хоёр яриа. Тэгээ ах бас өөр хүмүүстэй уулзаад ер нь бол ихэндээ би нэлээд л айдастай итгэл муутай байла Монголд хагалгаа яадаг болоо гэд. Тэгээд хоёрдугаарт яах вэ гэхээр нуруу ингээд яг нэг ингээд төгжиж явах хэвээр. Тий. Тэгэхээр төгжиж явах хэвээр юмны яснаас нь авчих юм бол энэ хөдөлгөөнд орчдөг. Тэгэхээр ясын буцааж хийдэг юм уу? Хийхгүй. Тэгээ ясын аваад тэргээр ингээд авчих юм байхгүй байдаг. Тэгээд тийм биш шүү. Хүмүүс нь нуруу хагалгаанаас ч өвдөд. Болохоор яадаг вөхөр яснаас нь авахгүй дундуур нь ороод байгаа учраас үр дүн их сайтай байдаг байхгүй. Дараа нь нөгөө ясаар нь оролдохгүй байх нь шүү. Ясаар нь оролдохгүй гэсэн. Тийм байна. Ийм багт. Тийм. За. Тэгэхээр яг энэ дурангийн хагалгаа, нээлттэй хагалгаа гэдэг хүмүүс бол янз янзын л бодолтой байгаа. Гэхдээ ер нь ингээ үр дүнтэй нь дэлхийд даяараа дурангийн хагалгаа гэдэг зөвшөөрсөн байгаа. Танаа одоо энэ дурангийн хагалгааг бол олон хүнд хийж байна уу те? Тэг яг одоогийн байдлаар бид нэг 1500 гаруй хүнд хийж байгаа. Тэгээ дурангийн гайгүй шүү. За яа. Аудож байна. За. Яг яг юмцэн нэг юмцэн эмийн хийгэнгүүд төлрөө жоохон чинэгдэх шүү. Нөгөө өвдөж байгаа зурагсараа. За. За нэгдүгürt бол ерөөсөө нурууны өөрчлөлтөнд гол нөлөөлөх зүйл амьдралын хэм маяг. Тухайн хүний анатомийн баримтууд, хөлбрүүд янз янзын хүмүүс байгаа шүү. Өндөр намын тэр маш нөлөөлнө. За тархан бүдүүн галата чингэл хөдөлгөл ерөөсөө тэрнээс нөлөөлж байгаа зөндөө байна. Хамгийн их болоо зүйл бол юу гэхээр хөдөлгөөнгүй нэг байрлалаар суу зогсдог ажил бол нурууны доод үеийн дээр маш их ачаал өгдөг. Тэрнтэй холбоотой нурууны өөрчлөлтүүд их гардаг байхгүй юу? Ягаад тэгэхээр ер нь бол нэг байрлалаар зогсно гэдэг маань диск маань өөрөө ажиллахаагүй олон цагаар үргэлжлэхэд тэр маань өцөн солилцоо алдагдаад ирэхээр одоо бид нар ярьж байгаа дискний нурууны суулт гэдэг юм үүсч эхэлдэг байхгүй юу? Тэгэхээр энэ дурангийн хаалгааг бол яг тийм 8% эрсдэлтэй байдаг гэж үздэг тодорхой хэмжээний. Гэхдээ ерөнхийдөө эрсдэл тийм их гараад байдаггүй байна. Илтгэх одоо хурдаа за дурангийн хаалгаанд минийх бол дурангийн хаалгаар орж болно гэж үзэж байна тийм болно гэж үзэж. За орлоо гэж бодоход ингэж тахгүй уучлаарай гэж бид нар ингээ сайн нэг түүх авлаа гэдэг нь хийгээд яваад байгаа. Тэгэнгүүт дундуур нь одоо яг би өөрөө найруулж байгаа. Бүгдийн нэг зохион байгуулалт шийдвэр гаргаж байгаа хүн нь өөрөө ингээд ингээд асуудал болчлоо. Тэгээд надад санаа зовж байгаа юм бол амар том ажил хөдөлгцэн яваад идэг. Тийм учраас энэ дурангийн хаалганд орох хэр хурдан идэх вэ, хэр хурдан сэргийх вэ, хэдэн хугацаанд гам барих вэ. Одоо эргүүлээд энэ зураг авчны 2-1 хэдхээс зөвлөж идэг. Тэгэхээр зэрэг хэдэн хугацаанд хурдан идэх боломжтой. Хурдан ажил хийх гэдэг. За манайхаа өчигдөр ибэх даамд битээр эмнэлэг орсон. Тэгээ эмнэлэг орсон.
тэр нурууны эмчт үзүүлээд тэгсэн чинь ерөөсөө яаралтай заавал хагалгаанд орох хэрэгтэй гэсэн. Тэгээ тэр нэг юм нурууны ээл 4 5 ч гэлөө гэдэг үе дээр ингээ мэдрэлийн судас дарцсан. Тэгээ шууд ингээ гутлын тайлбарлаж байгаа ингээ үздэг юм бэл. Тэгсэн чинь ингээ давхаагаа өргөж чадахгүй л. Давхаагаа өргөж чадахгүй эрхүү уруу ингээ мдээгүй болцсон. Маш аюултай учраас яаралтай юм дурангийн хагалгаанд орох гэсэн. Тэгээд өчтөр би яг тэр эмч рүү н ороход нь хамт ороод тэгээд тэрийг сонссон. Тэгээд хагалгаанд орсны дараа уул нэг 2 3 хоног ч юм уу гэлээ 4 5 хоног ч эмнэлэг твтчихээд гараад яг нэг бүтэн 1 сар гам бариар гэсэн. Тэгэхээр бидний одоо энэ авах гэж байгаа зураг бол бараг 1 сар гарan хойшилж таарч байгаа. Тэгээд эмчээсээ л асуугаад лээ. Би одоо яг сар хөвтөд би босоод ингээд зураг авах. Яаж байгаа өөрөө зурганд орно те. Тэгэж орж болох уу л гэдсэн. Тэгэл эмч нь яг шууд 100 болно гэж бараг хэлэхгүй л байгаа шүү. Одоо тэгээд тэр чи хагалгаанд орчоод за сар гам барьлаа. Тэгээ гарч ирээд өвлийн үүдэнд өөрөө ерөнхий найруулагчаар тэр чи зургийн талбай дээр бүтэн байж таарна. Өөрөө жүжигчнээ хийж байгаа. Ройлтой ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд бүр тулаантай. Тий, тулаантай. Тэгээ бид нар чинь нэг 2 3-уулахнаа тулдахгүй тэр чинь 200 300 хүний маастай. Тэгээд киноны маань бүх гол дүрийн те дүр тоглож байгаа одоо ройлууд бүгдээрээ тулаантай. Стен 100 дөвд 15-ын дөрөв үргэлжлээд өргөө гэрийн төлөө өчүүхэн ч бод тайсангүй. Ирчээ! Сусар үгээр юу хийн? Өгшлийн найдас үнхэлцэгнээс чинь сагаад амар чинь савигч байгаа босоо. Тулаанд жагссан ирсээс чинь ариут гарах цөстөр үгүй юм бидтэй. Тэгэхээр зүлхийсийн дискийг авахаар бүрхүүл маань урагдсан байгаа тэрийг ингээд авч байгаа. Тэгээ авангуудаа бүрхүүл нь буцаад таньдаг. Энэ аних хугацааг 1 сар гэж байгаа. Бороол нэгс үстэй өөрөө. Үгүй нэг өснө сорвжилтоор тэр бүрхүүл маань эргээд анж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бүрхүүл аних хугацаанд 1 сарын хугацаанд ерөнхийдөө ажил хөдөлмөрийг жоохон зогсуулж ивэл зүгээр гэж байгаа. Нэгээс нь ачаал багтаа байвал 1 сарын хугацаанд. Тийм 1 сарын хугацаанд болоо. Тэгээд дээрээс нь бас нэг мэдрэлийг ингээд чөлөөлөөд мэдрэлийг яачаар өөрөөр нь тайвшрах хугацаа маань бас 1 сар гэж үзээд. Тэгэхээр боломж байвал 1 сарын хугацаанд гамаа сайн барьчвал 1 сарын дараа бол ажил хөдөлмөрөө хийгээд явахд бол ямар нэг эрсдэл бол харьцангуй гайгүй байдгийг. Энэ диск шүү дээ. Диск нь хэвийн үед ийм цагаан өнгөтэй байх хэрэгтэй юм байна. Ийм цагаан байх хэрэгтэй. Тэгээ энэ диск нь ямар бүтцтэй юу гэхээр дотроо юм гээл шиг юмтай гадна талтай бүрхүүлтэй. Тэгэхээр энэ нөгөө бүрхүүл маань ингээ урагдаад байгаа юм л та. Ингээл урагдаал буцаад байна. Юм өргөснөөс болоод яг янз янз гимтэл тэр машинаар явсан мотоцикл ингээд юм унсан жин нэмсэн гээд янз янз тонгоож юм өргөсөн гээд тэгээ тодорхой хугацааны дараа дахиад урагдаад гэдэг үе ингээд урагдаад сэдрээд идэг. Тэгсээр байгаад энэ диск маань ингээд хуурайшаад харалцж байгаа юм л та. Харалсны дараа нөгөө имрай зураг дээр хар өнгөөр харагддаг нь тэр байна шүү. Харалсан диск маань 3 замаар яваад байгаа байхгүй. Нэг бол ингээд харалсан чигээрээ тогтчихно эсвэл өндөр алдаад суучих. Суулдаг үгүй. Өндөр алдаад суучих. Өндөр алдаад сууч. Эсвэл нөгөө саяны миний хэлдгээр дискэн сүлхийгээд гарч байгаа. Суулт гэдэг чинь тэгэл энэ суулт нурууны суулт гэдэг чинь. Тийм. Тэгэхээр сая нөгөө яг юунаас болоод энэ ингээ харалчаад байгаа юм бэ гэдээ асуугаад байна шүү дээ тийм. Энэ бол олон жилийн хугацаанд баг багаар нэг юм олон юмны бүрдэл дээр ингээд гарч ирж байгаа. Бидний хувьд бол одоо хэд онцлогоо хийхэд бол хүмүүсийнхаа яг ямар зорилготой олон хавсарсан өвчин юу вэ? Ингэж өвдөх шалтгааллах зүйл юу вэ? Эсвэл өвдөлтний хаанаас вэ гэдгийг мэдхийн тулд хүмүүсээ яриулах, хүмүүсийн одоо яг бодит байгаа байдлыг гаргаж ирэх их чухал байдаг. Тэгэхгүй зарим хүмүүс маань энэгээр л өвдөж ийн гэдэг ингээд нэг юм ойлгомжгүй эсвэл өөрсдөө ч яг яаж өвдөд байгаагаа мэдэхгүй яваад идэг. Энийг бид нэр таны хөл нь ингэж өвдөж байна, хаагаараа өвдөж байна, өвдөлтийн хэлбэр нь ямар байна? Одоо яаж энэ хэр хугацаанд өвдсөн, энэ өвдөж байгаа байдал нь үе алга болоод байт юм уу, намдаад байт юм уу гэдгээс хамаарат маш олон юмыг бидний ялгаж салгаж ийж дотроос нь оншоо тогтоох хэвээр бидний дараа нь хийх эмчилгээн дээр, хагалгаан дээр энэ байдал их чухал байдаг. Тэгээ одоо дээдлих дээр ингэсэн гэдэг чинь доотлих нь яах вэ? Доотлих нь бас юу байх вэ? Болохоор яг мэдрэл дарчааг байгаа. Энийг болохоор оролдохгүй. За иймэрхүү ингээд диск маань баг зэрэг сүлхийцэн мэдрэл дараагүй ингээд харалцсан байгаа дискнуудын 95% нь энэ чигээрэл барьждаг.
цаашаа муудахгүй байна. Агаагүй юу? Тийм. Зарим нэг 5% ингээд ирээдүйд бас нэг юм жоохон муудах тал бол байдаг нь бол байдаг. Гэтэ ер нь 95% энийг ингээд цаашдаа нөгөө дасглаа хийгээд гамаа байгаад явуулдаг. Тэгэхээр байчдаг гэсэн. За. Тийм. Тэгэхээр энийг оролддоггүй байгаа. Яг нөгөө сая нөгөө 5 дугаар мэдрэлгээд хэлээд байгаа маань тэр байхгүй. Яг шинж тэмдэг нь танаас өгөхээр ээл 4 5-аас авах нь шүү дээ. Тийм байна. Энэний шинж тэмдэг байхгүй. Одоо тэгэд яалтчихгүй л орох юм байна тийм үү ч. Тийм. Тэрээс одоо би юу гэдэг зүү тавиулаа ч юм уу, барайцлаар ч юм уу ингээд гоё ингээд явуулаад сонголт монголтыгээ хөл мөлөө ингээд дээрээс өнжүүлж савлж мод сулдаг шүү дээ. Ингээд таталт маталт өгөөд сонголт монголт хийгээч энэ буцаж орохгүй тий. Тэгээ энэ болохоор яг нэг хөл сулраад эхэлчихээр энэ мэдрэл гимтээд эхэлчлээ гэж үздэг. Одоо миний хойд гимтээд эхэлсэн гэсэн үг үү? Гимтээд эхэлчихээр ихний шинж тэмдэг гарч ирж байгаа байхгүй. Цаашаа улам гимтэх юм бол давхай номччихдаг. Тийм учраас тийм. Яг гоо тэр нэг давхаа унжсан байхад сэрэх хэсэг нь эргэлзээд болчихж байгаа. Тэгэхээр аюултай тий. Тэгэхээр аюултай. Тэгвэл баг дээр нь л яах хэрэгтэй биш үү? Баг дээр яг энэ үед л тэр хагалгаанд ордог байхгүй. Мэдрэл гэмтгээс. Одоо миний эргэн өрөө мэдэг болсон одоо хагалгаанд орё л доо. Сэрхүү. Тийм тодорхой хугацаа шаарддаг. Тийм хугацаа шаарддаг. Энд үйлсдэг яс орохгүй аюултай юм биш үү? Тийм хугацаа өнгөрөх тусмал сэрэх хугацаа маань алдагддаг. Аюултай. Одоо энэ чигээр ингээд би гүрийгээд мэдхгүй одоо хөдөөмд зурх хэмжүүл энэ чинь ингээд хэр мэдэн алдагдал яваалах уу гэж ганцаар аваад явах уу. Энэ нөгөө хүмүүсний буруу ойлгоод идэг нь өвдөлт нь багасаад ирэхээр заримдаа ингээд зүгээр болчлоо гэж бодож идэг. Нөгөө гайг болчлоо гэл. Одоо би энийг бол хөлний эмчтэр үзүүлнэ шүү дээ. Мэдрэл нь гэмтээд эхлэхээр өвдөлт нь багасаад эхэлдэг. Бас нэг тал. Тэгээ нэг орсон юм шиг ингээд яа. Үгүй яг тэгсэн 2-3 хоногийн өмнөөс миний нурууны өвдөлт байхгүй болоод ингээд хойшоо өвзөг гойроо ингээд татаж бадарч өвдгөн гайг болоод эрхөө рүү үзүүрээсээ мэдээ алдаад эрхөө рүүний хөдөлгөөн байхгүй болоод эхэлсэн. Тэгэхээр чи яг гэмтэж байгаа хөл мөлний л асуудал бас нуруу гайг болчлоо одоо халаадаг гуцсан дээр жоо авчиж үү гэж гайг болчихсон гэж бодсон. Тэгвэл өөр чи бүр ноцтой болж байгаа юм биш. Тэгэхээр яг нөгөө илүү юу яагаад эхэлж байгаа. За. Тэгвэл яг уу чи эхлээд өрчсөн байдлаар зүгээр танаа дээр орё гэж тохирчиж болж байна. Тэдэг бас гэрэл өвтөртөг зөвлөе те. Цаад хэрвээ орохоор л яг яах вэ гэдэг нь бас сайн бодож ич шийдэхгүй бол бас асуудалтай юм байна те. Тэгэхээр энэ дуран болохоор яадаг вөхөр энэ 8 мм-ийн диаметртэй юм 4.5 мм-ийн юутай 40 дахин тооролцдог. Энэ нурууныхоо. Тий, яг нөгөө хаалгаа хийж байгаа байдал нь баггүй. Гомсоосаар гооголцдог юм. Ус ингээд угаасаа ингээд буцаад сараастай байна. Тэгэнгүүтээ энэ нөгөө мэдрэл дээр нь хүрдэг юм уу, мэдрэлийн татдаг юм уу гэдэг асууад байсан шүү дээ. Тэгэхээр энэ яадаг вөхөр яг нөгөө мэдрэлд нь хүрдэхгүй байна шүү дээ. Энэ бол ингээд мэдрэл нь энэ нугасна. За мэдрэлийн цагаан кабель шиг харагдав. Тэгээ зүүн тал нь энэ баруун тал гэдэг ингээд ингэж харагдаад байдаг байхгүй. Ийм жижиг. Тэгээ энэ дурсыг бол 40 дахин томруулчаад байгаа юм л да саяных. Яг юм дээр бол нөгөө шүдний дрил шиг л юм жижиг юмнууд багжууд орж байгаа. Маш жижиг. Тэгвэл танах дээр өөр нойр ачаал хэрвээ тоглоом дээр хэрвээ цаг тийм боломжтой. Ерөнхийдөө тийм боломжтой. Тэр бид нар хэвт чинь хэвтэнгүүтээ бид нар өөрсдөө бүх шинжилгээг аваад бэлтчихнэ. Тийм. Зүрхний эмч нар нь үзнэ. Тэгээд давхар нөгөө медаль дуулдаг эмч нар нь үзнэ. За баярлалаа эмч тэгвэл. Нэр тэгвэл яаж байгаа цаг нар харж байгаа. Юу нэг орчмоор юм шүү дээ. Тийм. Хуцаалж хэрэгтэй шүү дээ. Тийм дээ. За. This is a song about somebody else. So don't worry yourself. Алло. За, яаж вэ нүгөө?
хөвшчээр хаалганд орхол болчиход байна. Өө харин тийм гэн сая мөнхөө хэллээ. Харин тийм ээ шүү. Одоо яалтч явахгүй. Аргалах арга байхгүй юу гэсэн чинь. Ер нь бол яарал гарахгүй болохгүй мэн. Ааха. Орсон дээрээ орсон. Тоохгүй яваад байх юм бол ерөнхийдөө бол нэмэлтний чинь мэдрэл зэтрэл дарагтаад хөлчин бараг хөдөлгөөнгөө болно гинэ. Ааха. Ааха. Тэгээл харин заваараа цаваарсан юм болчвол тэгэл байж гэнэ шүү. За бид нар ямар ч байсан мөнхөөгөөс бүх мэдээллийг аваад ойлгочлоо. Тэгээд ямар ч байсан чи хагалгаанд ороод Орсныхоо маргааш нэг 2-3 хоног эмнэлэг дээр хэвдэх юм байна. Тэгээд нэг сар орчим гам барих юм байна штэ. Тэгээд нэг сар гам барих. Тэгээд харин хэлсэн юм байна. Одоо нэг зураг авалтыг юм чи хамаг ажиллаж байгаа ингээ хойшлох болчиход байна да. Харин тийм байна. Тэгээ бид нар ярилцаад ямар ч байсан нэг сарын хугацаагаар хойшлуулъя. Гэхдээ яг өдрөө бол товлсонгүй. Чамайг хагалгаанаас гарч ирсний дараа хүндрэл янз бүрийн болох нь тэр мөрийг чи харж агаад туслах найруулагч Бойко эднэр бид нар холбоо барьж байгаа. Тэгээд нэг өдрөө тогтъё доо. Ямар ч байсан үндсэн багаас бол энэ төлөөллүүд бүгд ирчлээ. За та хуралдчихв үү? Хуралдчихлаа. Тий. Заашгүй. Тэгээ ямар ч байсан нэг сарын хугацаатаагаар бол бид нар хойшлуулахаар боллоо гэдэг бүх мэдээлэл өгчлөө. Гэтэл наа чи одоо дуран ч гэсэн хагалгаа шүү дээ. Хагалгаад бол хагалгаа. Тэгээ нуруу нухсны юм чинь хэцүү биш юм. Бие сайн бол гамаа сайн бариад. Наашаа санаад байна. Тэгээ наашаа санаа зовдох юм байхгүй. За чи тэгээд чи ардгүй юм шүү. Тэгээд юу босоод хөө нөгөө ажил болохоо байлаа гэж гүүвээ. За бие бодороо. За окей. За манай группийн бүгд бие бодороо гэж хэлсэн. Энэ хагалгаа их заалт нь юу байх вэ тэгэхээр? Тэгэхээр хаалгаа хийж байгаа заалт маань нөгөө мэдээ алдаж байгаа учраас тэр мэдээ алдалт нь өдрөөсөө цаашаа дамжираад байгаа учраас нэг мэдрэлийг чөлөөлөө гэдэг юм шиг дээр гарч байгаа. Энэ урд нь физик эмчилгээ болон эмбийн эмчилгээ хийлгээд байсан уу? Тийм. Ер нь ингээд нуруугаар нөвдөд 3-4 жил хаяа нэг нуруугаар өвдөд явдаг байсан гэж байгаа. Тэгээд тухайд бол физик эмчилгээ дээр хийхээр зүгээр болчтой. Уян тариа хийсэн. Тариа хийсэн гэхдээ хүрдэнгүй байгаа. Нөгөө сэргэлт нь байхгүй. Энэ интерламинар зайгаар ороод дурангаар ороод мэдрэлээ олцоод тэгээд доороос нөгөө эвэрсэн дискийг л гаргаж ирэх гэдэг байна. Хагалгаа нь бол дурангаар үстэй тий микроскопоор биш. Дурангаар. Хөдөлгөөд нь юу гарч ирэх юм бэ? Яг 8% эрсдэлтэй гэж байгаа. Тэгээд 5% нь болохоор нэг эргээ дахиж гарч ирэх магадлал гэдэг байна. Одоо 3% бол хаалганы явцад гардаг эрсдлүүд гэж байна. Гэхдээ дурангийн хаалгаа бол яг дурсыг их том болгочдөг учраас харьцангуй гайгүй байдаг эрсдэл. Наркотикийн талаас асуудал байхгүй тийм ээ. Тийм учраас бол энийг бол биднес бүгдөө одоо төлөвлөгөөч урмаар дискний хаалгаанд орохын зүйтэй гэж бодож байна. Тэгээд энэ хаалгаанд хийхэд бол мэдээ алдуулалтын талаас бол тийм харшлах зүйл байхгүй байгаа учраас орхон зүйтэй л гэж бодож байна. Өвчтөн болон бидний зүйндээ ярилцаад тохирсон байгаа үстэй тий. Тэгэх юм бол одоо орхоос өөр арга байхгүй гэж бодож байна. Одоо би хаалгаанд орох гэж байна. Одоо яг өглөөний 8 цаг. Ерөнхийдөө бол 8:30 гээд хаалгааны өрөөрөө явах юм шиг байна лээ. Тэг ямар ч байсан өчигдөр шөнө бол гайгүй сайхан амарчлаа. Шин жоохон нуруу өвдөд хөлрөж батараад байдаг. Өвчний намдаахын тулд юмч жиж өрөмчөөсөө гуйж байгаа нойрны юм авсан. Нойрны юм уусан тул даава сайхан бүтэн нойртой амарчлаа. Тэгээд одоо 8:30 гээд ямар ч байсан доош орох байх. Тэгээд өчигдөр арай хаалгаанд орохоос өмнөх бүх танилцуулгуудаа танилцсан. Өглөө орж ир тусал биеийн даралт бүх зүйлийг үтсэн хэв юм байна гэсэн. Тэгээд ямар ч байсан тэгэл доош одоо хаалгаанд орох хүлээгээл сууж байна. Сандарч байна. Сандарч байна уу? Сандархан шүү юм бэ жоохон. Мэдээж энэ ч нөгөө хагалгаа болохоор нуруу нухс руу чи орж байгаа хэдийгээр дурангийн гэж тайвширж байгаа боловч бас хагалгаа учраас жоохон айдас байна.
чинь тэгээд маш яралтайгаар хагалгаанд орох хэрэгтэй. Хагалгаа бол ер нь цаг бол хэлж мэдэхгүй байна. 8:30 гэж ороод бэлтгэл ажил нь бараг 20-30 минут болд юм шиг байна. Мэдээ алдуулалт. Тэгэл нуруунд дээр хагалах учраас нурууны орчмыг нэг цэвэрлэх бай цорой цэвэрлэх арчих гээл. Тэгэл багаж хэрэгсдээ бэлдэх гээл юм ажлууд явд юм шиг байна лээ. Тэгээд хагалгаа нь бол тодорхой цаг илж мэдэхгүй байна гэсэн ер нь цаг гарамтай. Нийтдээ бол нэг хагалгааны уртаараа 2 цаг орчим болох болов гэсэн хамаагүй лээ. Гэхдээ яг хүн хүний биеийн онцлог янз янз учраас хагалгаа яг дурангийн хагалгаа эхлээд тэрэн дотроо яасан ийсэн байна гэдгээс шалтгаалаад хугацааны хэлбэлцэлтэй янз бүр гардаг юм шиг байна. Бид тэр үс энэ бол айгүй хурдан хугацаанд болчлоо л яаралт хагалгаа гээл тэгээд энэс болж одоо юу гэмдэ манай Түүх олон ангид кинонд ажиллаж байгаа арын албаны 150 гаруй хүн байгаа. 150 гаруй хүний одоо ажлыг бол төр зөксөөлөө. Миний хувьд л ерөнхий найруулагч нь. Тэгээд мэдээж надгүйгээр ингээд төлөөлүүлээ зураг авалт явж явах тийм болцоо байхгүй. Бүх балаана, бүх зохиолынхаа бүх юм заавал би өөрөө харах ёстой учраас бүгднгээс нь бас хүлцэл өчөж байна. Тэгэхээр бидний товлсон хугацаанд авал зураг авалт маань энэ онд хэмжээд авах ёстой байсан боловч зарим зургуудыг бид нар он гараад миний биеийг тэнхэрдэлд ороо иж нэг сар хүлээх юм шиг байна. Тэгээд сарын дараа бүгд хамтдаа зургаа сайхан дуусгана. За тэгээд өөр юу л вэ? Харьцангуй бид нар киноныхаа 95%-ыг авчихсан юм чинь. Тэгээд одоо нэг жоохон зураг үлдсэн. Эрдэнэлэг. За хоёул хүн рүү ор. Зүрхний бичлэг юм байна. Шингэнүүд нь бүгд байна. Өглөө нэмэн сайхан амарсан уу? За одоо хоёул хахаараа бонда. Тэг хахаараа бон. Бид нар ч нөгөө мэрэгжлийн онцлогоосоо болоод цаггүй, наргүй ажилдаг хүмүүс. Өвлийн үүдэнд дааран, зуны халуунд хална, идэх хоол, унтах нойроо умартна, мэдрэлийн ядаргаанд орох, нойргуудах энтергээд одоо наад захын бэрхшээлүүд бол жүжигчдэд их тулгарна л да. Тэгээ одоо тэр болгонд чинь шалтгаан тоож чадах боломж байхгүй. Тэгэхээр ер нь явж наад захна гэхтэл мэрэгжлийн энэ онцлогоосоо болоод зарим нэг ихнээсээ бас эмнэлэг домлох твтэж эхэлж шít. Тэгэхээр найзууд минь бие сайн бодоорой. Тэгээ бүгдээрэнд нь урам төлөв өндөр амжилт хүсье. Тэгээ хамгийн гол нь бид нар үзэгчдтэй л үзүүштэй сонирхолтой сайхан кино үзүүлэхийн төлөө бас тодорхой хэмжээгээр өөрсдийгөө бас золдгийн шүү л гэж хэлмээр байна. Хаадун би энэ өдрийн нарыг жаргаж бараг цаасан мөн хэдэн зуун асар хийгээд цаа бүхний амийг